Заасан байтугай ингээд Mountain Blade Warband-аар хэрэг уулзаж байна. За өнгөрсөн дугаарт бид нэр Санжир хаанаас одоо Монгол улсад нэгдэх талаар уулзаж ярьж одоо бид нар нэгэн гишүүн болсон байна. За үүний дараагаар одоо ерөөсөн Санжир хаанаас даалгавар байгаагүй асууя. За Санжир хаанд одоо цэрэг 6 гэргид Lancer одоо тушаах даалгавар өгч байна. 6 цэрэг биднэрт цэрэг нь илүү хэрэгтэй байгаа. Одоогоор тэгвэл энэ даалгаврыг бол авч чадахгүй. Сибула ноёнгоос даалгавар асууж үзье. За даалгавар. За энэ бүр 7 гэргид Lancer өгөөч гэж байна. За тэгвэл одоогоор даалгаврыг биелүүлэхгүй байж болохоор байна. За тулга хотод байна. Бид нар бас саяхан тоглолтод төрүүлж одоо зоостой болсон байгаа. Одоо манай баатрууд 3 баатар энд байна. 92-г дуулахаар гайгүйхан шиг хувцалсан байгаад байна. За биднэрт одоо 3 peasant байна, 3 farmer одоо биднийг дагаж явж байна. Цайз руу очиж дайн тулаан одоо хэрхэн өрнөж байгаа талаар асууя. Сибула ноёноос. I wish to ask you something. How goes the war? За Вейгерчүүдтэй байлдаад байгаа юм байна. За Вейгер улс. За Вейгер улс маань одоо энэ цас мөсний орон байна. Энэ хавьд одоо байлдаан бол за худаанд бүр эзлэхээ туунж ноён аль эзэн байлдаад хилцсэн байгаа юм байна. За хэдүүлээс дайнд нэмэр болохын төлөө зүтгэе. За бид нар 5 улсын зэрэгтэй яваад байгаа юм байна. Чамөр руу орж одоо юугаа харцгаая. За манай Дашиг ба одоо манай хотхон Чамөр руу орж цэргээ тушаах арга хайх гэсэн боловч одоо цэрэг байсангүй харамсалтайгаар. За биднэрт байхгүй хоол хүнс байх юм бол одоо сэлбэн. За тиймээс цаашаа шууд Дэрэг Абн руу очиж цэрэг хайх гэсэн боловч цэрэг байсангүй. За энэ нэрчээр худааны тулалдаанд дуусахаас өмнө за энд Бүлбан хотыг эзлэхэд бүр 2 ширхэг ноён дайрсан байна. За энэ 2 ноёныг бол арай барахгүй байх гэж би бол бодож байна одоогоор. Бүлбан за яг Бүлбантай нөгөө нэг газраар одоо юунуудтайгаа нийлэх юм бол бас боломжтой байх магадaltaй. Эдний одоо цэргүүдтэйгээ. За тиймээс үзээд бол аалтай. Villagers хаж за тийм байна. Бүлбаны тариачид одоо бидний талд нэгдснээр манайх 104 цэрэгтэй айлах 110 цэрэгтэй болж байна. За манай цэргүүд бол хамаагүй муу. Би одоо хамгийн бага хүний тоотойгоор байлж байгаа болохоор хоёр тал хоёулаа ер нь бол их цэргийн одоо бага цэрэгтэйгээр тулна. За ингэснээр ямар ашигтай юм бэ гэх юм бол тосонгоо дайрж байгаа айран бол морьтон цэрэг нь бүгд мориноос буудаг байна. Тиймээс манайх одоо морины давуу талаа гаргаж иж чад. Гэхдээ ийм амар газар овон товон газар бол хараахан гэхдээ тиймж сайн яа мориныхоо хэрийг бол гаргаж чадахгүй тахлаа. Завьсан цэргээ ухраагаад зайны тулаан ийгэд үзье. Манайхан зайнаас арай илүү сайн байлдах байх. За яг зөв. Манайхад ингээ харваад байх хэрэгтэй нэгээр нь. За энд нэг амар том сэлэмтэй нөхөрл яваад байна да. Энэ баг ноёны нэм шиг байна. За одоо шууд бүх зэрэгээ дайруулад цэргүүд нь байлж байгаа хооронд айл болох зэрэг нэг нь унгаагаад байх хэрэгтэй. За яг ноёны бэйсэн юм шиг байна да. За нэг ноёныг нь унгаасан. Нэлээд том сүхтэй нөхдөл байгаад байна да. За яг цэргийг цугуулах жахт нэг цэргээ авраад байлцлаа. Эвгүй том сүхтэй цэргүүд байна.
За энэ том сэлэнтэй ноёныг унгаачих юм бол маш сайн болох гээд байх юм да. Хит зогсон ч одоо маш өндөр армортай унахгүй гэж юм. Унгаасан. Энэ чадтай нөхдүүдийг бас унгаах хэрэгтэй. Аюултай эднэр нэлээд сайн хуйгдуулахтай. За мөрний маань маневр их муу байна. Зүйтэй зөрүүлж чадгаад илүү урт чадтай байлаа. За тэнд ямар дайм болоод байна? Сэргүүтээ нэг ухраач. Энд ингээд шавлцсан байна. Зүйтэй ухранга байлдах хэрэгтэй. Рейнжийн давуу талыг гаргаад нэгээр нь рейнжийн давуу талыг гаргаад холоос чадлаад ивэл ашигтай юм байгаа. За энэ нөхрийг одоо заримдаа ингээд богино газар бол жаднаас илүү одоо юу маань хэрэгтэй байгаа. Лантуунууд маань хэрэгтэй, мун маань хэрэгтэй байгаа. За энэ болон чахлуудад манай мортиг яа. Бамбагаар хааг бол бас 2 гарын сүхний том дэмэж авах байлаа. За нэг шууд сэлэндээ дугаана. Вау, зүгтээ зүгтсэн. За 2 хатад. Унагааж байна. Тэртэлт зүрсэн сэлмээ гаргаж ирээд цавчих орлого явсан боловч зүрсэн морины маневр их муу байна. Нэг цавцсан. Арагшаа харж ахт нь ер нь бол амжуулах гал үзээд байдаг. За төвшөр ногоож байна. За нэгдүгээр үеийг давсан. Одоо үр дүнгээ харцгаая. Манахаас 4 нэг нь унж 3 шахтаж. Манай тариачд бол 4 3 гэсэн. Тэгээ айлаас бол 22-7 гэсэн сайн үзүүлэлттэй байна. Одоо манайх илүү болсон. 93 хүнтэй, айл 81 хүнтэй. Энэ нэрчээрээ ер нь нэг морьтой цэргийнхэн давуу тал бол маш сайн гарч байна. Үүндээс би одоо харвах ямар нэг юмтай байсан бол одоо ингээд яг нарийн замаар ирж яхад сайхан харваад эднэр яаж яхад нэг бамбайгу 2 гарын зүг мөхтэй хүмүүс чинь харуултанд бол их муу байж таардгийн. За энд нэг морьт маань одоо гацаад гарч чадахгүй байна. Гацаагаас нь гаргаж өгье. За шууд худалдаад эхэлсэн. Морьтой бол айхгүй. Би бол хурдан эднээс бултаад явчихна. За жад шидэж байна. Их юу? Номсонтой. За шууд зайлсанд нь оруулаад хэлж байна. Үй. Ямар юм ороод ирчихв. За энэ шавхан бол асуудалтай байдаг. Зайгаа барьж байгаад үзэхгүй. За. Яс. Том зүгтэн хүрэн да. За манайхан тулдаарай. Одоо арай нэг сул газар гарч ирсэн болохоор байлгад сайн байх байхаа. Онгосонгүй. Онохгүй байна. За ингээд нэгээр нь чадлаад байвал сайн байгаа. Зүрсэн. Асуудалтай. Сэлмээ гаргаад тавчсан. За манай хэргийг хорсманы нэг нь унгасан байна. За энэ байшин дотор мотороо шав морьтой байж тээ. Шавхаар чинь дэглэгүй яах вэ?
Айл бол тэр тосгон дотор л байлдахгүй байх хэрэгтэй. Ягуун цэргүүдтэй. За буруудсан. Мөрөөрөө тэрийг ингээд давж харина гэж болсон боловч амжилтгүй. Өөрхөн цэргүүд төр нэгдэх бодлого явсан. Яа жоох игүүлт болтоод байна. Манайх одоо энд амар хэдүүлсэн байна. Манай тариачид. Зүг. Анхаарлын сарнил манайх бол рейнжер илүү сайн байх хэрэгтэй. Маруултан дээр манайх илүү сайн байх хэрэгтэй. Бидний анхаарлыг сайн сарниулж чадах юм бол ер нь манайх бас алсаас дэмжиж өгөх. Оня яасаа хаталж ямар юг нөхөр вэ? Ингээ унгаач. Сэлэн бол хангалттай сайн байна. Тэгээд анхаарлын сарниулж өгөөд бамбатын нөхрийг унгаагаад бусдууд нь бол жоохон харуултанд. Харваад гараа манайхаа. Би ингээ анхаарлын сарниулаад байж. Танаар сага харваад өгөөрэй. Цаашуд мартангуудаа явуулчих. Дайраад өгсөн, дайраад унгаасан. Барахгүй байна манайхаа. Манайх ер нь ойрын зайд тултаанаад барахгүй байна. Яа. Энэ том сүмтэй нөхдөдгийг бол сонгааны чицүүл юм байна да. За амжилтгүй юм байна. Рейнжэс үзье. Манай нэмэлт хүчрээд ирсэн юм байна. За энийг жадмаа ингэж юу гэдэг юм да. Жадаа хатгана гэдэг бол тийм амар зүйл биш. Цавчлт бол илүү амархан. За дараагийн бэйбиг унгаасан. Айл 28 илүү хурднаар л хасагдаад байна. 75-953. Одоо дахиж азаад туршихгүйгээр сайхан дээр холоос рейнжлээд үзье. Бабагаар гаргасан сумыг нь. За нэг энэ хавьд үзэх бол гайгүй баха гэж бодох юм. За одоо үзье. Онохгүй байна. Асуудалтай байна. Тулаад ирлээ. Гартан тулаанд оруулаад аргагүй л хатгсан. Юм болсонгүй. Юуч болсонгүй. Яа. Асуудалтай байна да. Маневр муу байна. Нормал юм болохгүй байгаад байна. Жолроодлого их муу байна. Яс. Чангош.
хаасан. Зүйтэй хоёрыг нунаагаад авлаа. За анхаарлын сарниулах тактик. Талаас нь манайхан шидэд байгаарэ. Зүйтэй. Зүйтэй. Шидэд байх хэрэгтэй. Юмнуудаа. Цааныг хоёрхан нөхрийг за команд өгч байгаа зүгээр бас баг зэрэг босуулчлаа. Зүйтэй. Сэлэн маань сайн явж байна. Хомс үхээрээ бусаад байгаа юм да. Үүш энийг нөхрийг ямар болоосоо нийтэд барахгүй. Ерөөс даймиж бүрхгүй ах шиг шин армор өндөр болохоор. За яасан. Tribesman skirmisher за одоо ганц тулалт нь айл 25 хүнтэй. Одоо ганц тулалтад ялах юм бол манайхан тосгоныг бүр 2-2 ноёны эсрэг одоо ганцаараа байлтаад яалах болно. Тэгэхдээ манайх давуу тал байсан нь бол айл моргүй байсан. Морьтой бол үнэхэр хэцүү. Манай тосгоны ард иргэдээс дэмжиж нэг амар даймж үзүүлэхгүй ч гэсэн ерөөхдөө анхаарлын сарниулах байдлаар амжилт тусаад нэг энэ фармер гацсан юм шиг шттэ энэ ховл дотор азгүй л байна да. За нэг жадлсан. Яа фармер босуулчлаа. За манайх рейнжерээ давуудлыг гаргаад өгнө. Тэгвэл сайн байна. Нэг том сүхтэй нөхөрч ямар юу харагдаж байгаа юм. Зүрч юм аа. Асуудалтай. Нэг том нөхрийг наагаад намайг хашаад байна. Энэ том сүхнээс надад болтохгүй юм бол юу? Сүхтүүлэх юм бол юу? Зүйтэй. Манай фармер бас нэгээр зодоод сайн байна да. Зүйтэй. Ман tribesman унгаж байгаа юм байна бүр. Үгүй body block-ийн хавлалтай манайхаа нэг тавьсан ч унагаасангүй морныхон хурд нэмэгдэж орж ирээс амар Робин сайн харагдаг айлын зэрэг. За ингээд нуруугаа харуулснаас болж унааж байгаа маа. За чи вэв нь ороод ирсэн. За одоо одлоготой юм чинь үзэлцэн. За манай фармерыг унгаж авах үед артлаас нь орж ирээд. За энийг скримш авахгүй tribesman. За тэгтээ мунтай юм байна. Манай зэрийг унгасан ч одоо ерөөд ухаалтна гэсэн үг.
Бараг 2 уучлаа маань үн. Фермерийг. За ингээд нуусамаа гаргаж буруу үйлдэл хийсэн одоо. Үйлдэл хийсэн дээр шийдүүлж байна. Зүрчгийн уулын уруу Сэхний рейнж үрсэн биш тий. Уруу зогсчихсан зэрэгт. За. Одоо нэг ганц зүйл хэлсэн мэт үү дээ. За би мундаж байгаа хамгийн сүүлийн цэрийг аваад харъя. Ширүүн тулаан. Үнэхээр ширүүн тулаан. Айл бүгд унсан. Айл ганцхан зэрэгтэй байна одоо. За манайха байж байгаа би нэг эсрэг нэг тулъя. Нэг эсрэг нэг тулъя. Нөөцөөр амжихгүй шүү дээ. Номсомар. Амбай тэмэртэй шүү дээ. За хоёр ноён хоёулаа зүхтаж амжсан байна. Булбаныг аварсан. Тэгсэн чинь дахиад нэг бүрүүллаа ноён гинөө. Дахиад нэг хүн гараад ирэх юм. За жоох асуудалтай болоод ирлээ дээ. 38 зэрэгтэй. Энд дахиад рейдлээ түрээд ирч юм бах та. Худаан дээр байлмаар байх юм. Сэний тий. Цорон horsemanтэй нэг knightтэй veteran use их тийм аим сүрт зэрэгтэй биш юм байна да. За булбан амьдэрсэн. Рейдлэгүү жанжинд нааш дээр таарсан байна. За одоо манайхыг дэмжих юу байхгүй. Нөгөө нэг фермерүүд байхгүй. За ингээ хоёр ч ноён хоёр талаас нь хөөж ирээд. Тоонж ноён худаан дээр байлдаад байгаа. Нааша иргэсэн даалгавар өгсөн. Гэтэ өөрөө байлж байгаа тохиолдолд нааша уг нь яаж болохгүй зэ. За нааг амар олонлог өгөөд ихсэн. Цөөхөн зэрэгтэй тулдаа гүйцэгдэхгүйгээр амьд гараад байна. Баригдах юм бол дуусаа. Худааныг эзэлсэн байна монголчууд. Бусдайгаа нийлх юмсан. За энд ч авралгүй тулаан явж байгаа шиг байна. Хин нэгэн бодоо болоод. За их зэрэгтэйг нийлсэн. Тоонж ноён. Тоонж ноён хайж шүү. Тоонж ноён өөрөө байхгүй нь энд байгаа юм уу? Энд байгаа юм байна. Үгүй ямар асуудал нэ. Тоонж ноёнтой уулзах даалгавартай тоонж ноён энд баригдсан. Бүр өөрөөсөө хитэхэн том айрамд ингээд тусуулаад иждэг. Энийг одоо дэмжиж баарна гэж байхгүй шүү дээ. 332 зэрэгтэй. Эдэх 23 зэрэгтэй. Энэ ноёнууд бүгд ирж тусалж ижил аварна. Тэгэхдээ баг ирэхгүй л гэж би бодож байна. Тоонж ноён авралгүй. Бид нар даалгавраа биелэх боломжгүй болчлоо. Энд Thunder Bandit. Энд нэг Caravan яваад байгаа юм байна. За дөнгөж ижилсэн цайдтнууд ямар зэрэг байгааг нь харцгаая. Энэ Farmer Mercenary Swordsman байгаа юм те. Явган зэрэг. Бидэрт нэг тийм хэрэг байхгүй доогоор. Судалтай байна. За ахаас өр харахгүй. 5 Swordsman. Асуудалтай байна. Тоонж ноён авралг болж тээ. Смир. За тэгвэл яг Caravan зүүн зүтгэе. Энд юу бод?
Тонжуг аварч чадахгүй ч гэсэн. Бүр prisoner гинэ. Тонжу ноён бүр яачлаа шүү дээ. Баригдчихлаа шүү дээ. Нөгөө айл. Одоо айлын шоронд орсон байх шүү дээ. Яа надаа. Маршл нь байхгүй. Одоо ингээд ганц нэг зохион байгуулж дайлаар мордохыг зохион байгуулдаг хүн байхгүй болсон. Одоо яах юм бол тоо. Сайн Caravan Guard тавьдаг байна. Caravan Guard бол нэг тийм амар сүртэй хүчтэй зэргүүд биш. За одоо дайралтанд оруулчих. Зүйтэй. Зүйтэй. За борноос өсрөх команд өгсөн бол та тулж ирээд асуудалтай байлаа. Зүйтэй. За одоо юу зэрэгүүд үш. Зүйтэй. Body block din. Zuten, massa. Swordsman. Yeah. Бүгдийг нь угааж амжсан юм байна. Зээз ингэж бас гэж алт мөнгөний болоод жаваад ашигтай байдал руу орлоо. Хүмүүсийнхаа хувцсыг нэг хараадах юм. 12 4 бомба тавьж. Нэг сүртэй ялгаагүй юм. За эли болгох юм. Марлаар толгойгоо орсон юм шиг байх уу? Шаби crossbow тэ. За болж байна. За одоо зарах урдлага явна. Хааш явж заах уу?
Удаан дээр одоо ингээ ачаатай юм чи ийш явах юм бол баригдаад хэцүү юм болов. Тэшмирүүд эзлэгдэх чинь хол явж зарах уу? Энэ аваар юм болгочих уу? Тэгээд энэ айлын нутг руу орох юм бол хэцүүднэ. Чамбарлууга буцаад өгсөн дээр баг. За энэ дахиад бүлэн манай ари гэж аварсан тосгоныг тэгээд шатаачих юм дөө. Жохон л. За дүндүш ноён тонжо баригдсан учраас дүндүш ноён маршал болж байгаа юм байна. За 27 бандиттэй таарлцсан манай тосгоныг манайх ч яг манай хамаатны тосгоныг одоо эзлэх орлоготой байсан бандитуудыг олж илрүүлсэн ууслах гэж байна. Түши 2-3 цэцэд өгнө. За осны үуч болсон будалаа. Манай фэйсбүүк нэгдээд заастал манай Монгол баатар баруун солгойг л зарчиж байна да. Чада гаргасан. Хоёр авдаг багаж байна. Чад сэлэндэж гарамгай баатар. Амаасан. За ингээд харилцаагаа сэжүүлээд зэрэгээ нэмээд 58 зэрэгтэй болсон байна. Тайчмар хотод ransom broker байвал сайн байна. Байхгүй байна. Юмаа зараад авъя. Усуцм авчи. За болж байна. Зэрэг нөөцлж хагаад. Ань ч манай тусган шүү дээ. Манай тусган шүү дээ. Ransom broker дээр ч 7 шиг зэрэг мөнгө болгочих юмсан. Байхгүй байна. Hired blade байгаа юм байна. Сайн зэрэгүүд жоохон үнэтэй. Сайд зэрэглэхэд бол уг нь хэрэгтэй зэрэгүүд л дээ. Яа гэм блэ дээ. Swordsman-д Таавчи. Стрелэс зэрэгээс хэлбэт. Загас. Арцгай. Одоо 4 зэрэг нэмэх юм болоод манай лимит дүүрэх юм байна. 4 зэрэгээс амаас аваад за дайлаар мордё да. 4 зэрэгээ хайлтын наараа руу орж. Ransom broker олсон. Зүйтэй. 80 96 зарсан. Бүндүк баатрыг нэгтгэсэн. Жермесийг өөртөө нэгтгэсэн. Caravan guard бидэнд хэрэггүй. Шууд та шүлнээс үлдсэн зэрэг аваад 2 зэрэг аваад Жермес модтай барьж байлна гэж бодлоо. Хэлмиг нөгөөд бүндүк
Бүндүк одоо надад сайн хувцастай. Хувцаа түр зээлтэй. Хавч байгатай. Сэлмиг нүгий. Хавч байханд бид нар одоо цай зэжлэхэд хэрэгтэй учраас энд түр байлгажээ. За зүйтэй. Бид нар энэ загаас нь дайраад драмук цайзыг эзлэх орлого явдгийн билүү гэж бодлоо. Барах уугаа мэдгүй байна. За манайхын нүгэр хамжих гад байх шиг байна. $156 зэрэгтэй манайх 80-уулаа. Вейгер, Footman, Veteran. Нэг амар сүртэй мундаг зэрэг бол байхгүй байгаа юм шиг байна. Боломжтой. Энд юу вэ? King Yargulek нэ хаана нь яваад ш тэнд. Бидэртээ тэгээд үзүүл үзэх юм бах та. Тридэ ноён бидэртээ нэгдсэн. Цэргийн тоогоор манайх жоохон дутууч гисэн. Advantage байх хэвээр морины илүү олон морьтонтой. Таан жидний цэргүүд ерөөсөө миний командыг бол сонсохгүй шууд дайраад орох гэсэн. 3 цэрэг. За яг дайраад орж илээ. Харин ганцаар тултаад үзье. Уусад King Yargulek унгаагаа тохиолдолд тэр цайзыг эзлэн худлаа. Уусаа. За 2 мортингийн шууд шүүрээд авчлаа. Хацны юм. Тридэ ноёны цэргүүд анхаарлын сарниулж авах хооронд одоо ганцхан л үлдсэн 2 үлдсэн. 3 амьд байгаа юм шүү дээ. Тридэ ноёны цэргүүд байгаа хооронд нь би мортонгуудын түүх гэсэн чинь амжилтгүй. Хаачих юм да. King Yargulek ч тийм чамар унна гэж байхгүй хаа. Бамбагаараа хаагаад. Бас хаан юм гэсэндээ. Морноос нунгаач идвэл зүйтэй тойлдод өгөх хэрэгтэй. Морноос нунгаах хэрэгтэй байна. Хааныг нь за манайхан бүгд дээрээ орчих. Зүйтэй хааныг нь унгаасан. Ёо ямар аимшигтэй. Нэг зөхөөл 3-1 гэсэн салга болгож ш таан нь бол юу. За би левел нэмчихэд байгаа ерөөсөө юугаа яахгүй байгаа. Левел нэмсэн ч одоо юмудаа нэмч чадахгүй байгаа. Surgery wound treatment за intelligence өсгөөд явах уу? Leadership өсгөөд явах уу? Inventory management, wound treatment, first aid, pathfinding. За зөө. Сэргийхэн тууг нэмээд явсан дээр ч юм уу та. Тий. За яг нэг нэмчи. Нэг surgery-г нэмчи. Бид тактик тус хэрэгтэй. За ийм олон prisoner ч яах вэ? Persuasion, treatment, inventory management, trainer,
Ring. Shield heroes good. Surgery tactics and heroes good. За charisma-д өгч тэгвэл. Charisma-гоос good. Inventory management. Pathfinding-гоос өгч. Persuasion. За prisoner management өгч тэ. Манай хавчаахыгаа сайн үсгэх хэрэгтэй байна. Одохгүй цайз руу дайрах учраас сайн байна. Throwing. За тоглолт үргэлжлэсэн. Зүрсэн. За энэ хар дээр нь байлдсан дээр бид нар хол бол дайраад ирггүй. Трida ноён уншиж байгаа юм байна. Морноос унаад дээрс бойлуулаад. Толгойг завчаа. Зүрчих юм. Асуудалтай мортнууд нь ирсэн. Мортой зэргүүдийн гял унгах бол аюул болно. За унгасан. Морноос унгаад амжлаа. Асуудалтай байна. Зүйтэй. Унгасан. За 135-ын эсрэг 177 гэж байна. За энэ удаад бид нар бүх зэрэгээр байлгүй. Зэрэг хатаг өсгсөн. Нэмэлтгч маань ирсэн. Зүйтэй. За нэмэлтгч дуудсан. Нэмэлтгч миний араас явах хэрэгтэй байна. Энэ хав төрүүлээжиг. За одоо үзэлцэн. Хоёр хатгаар нэг мортыг унгаасан. Мортонгууд ингээс түүх хэрэгтэй. Арс натгаад унгаасан. Энэ манай зэрэг байна. Одоо дандаа явган зэргүүд хэлцсэн учраас айрмаа дуудаад. Энд нэг нөхөр байна. Уй, яагаад болохгүй вэ? Ямар солиотой. Эдгээр бүрдээ. Яа нагасан. Мордос онсон гэдэг юм дуусаа.
За тийм морьтнууд бас ирсэн байна. Морьтнуудыг унаах болохгүй. Зүйтэй. За энэ морьт. Жадлаад унгаасан. Тэнд байна. Үгүй. Боди блоклуулчихсан өөр хүнд. За юу. Нэг хатгсан. Унгасан. Тэр уртлын жадтай мөртөг унгаах болохгүй байгаад байна да. За хатгаад унгасан байсан ба. Зүйтэй. Read Lancer завчаад магаж байна. За яасан байна? Манахан морьныхан даваагаар. $115 эсрэг 88. Зүйтэй. Өгсөөр газар таарчих юм. Асуудалтай даа өгсөөр газар байлна гэдэг чинь. За мөртөө зэргүүд нь дээрээ эхлэх чинь арай дайрахгүй нь уу? Үш. Ямар асуудалтай байх юм бэ? За бүгдээ дээрээ орч. Зүйтэй хашаад өгөх хэрэгтэй. Ардаас нь гяс очоод. Үгүй. Бамбайгүй нэг хатгаач. Ямар онцгүй юм. Яг зү. Зүйтэй манайхан зүйтэй. Болоод байна. Энийг хөр хатгаргаа. Носон тулт байна. Ямар том сүхтэй. За болооч байна. За энэ жадсан нэг юу харагдаад байна да. Хатгсан чи явцгүй байна. Хатуу байна. Хаашаа дүү? Батиш. Зүйтэй. Бөөрл натгаад угаалаа. Зүйтэй нэг хатгсан. Амжилтгүй. Яаж яа. Хоёр завчаад мааж байна. Хатуул байна да. Armor би бол зүгээр нэг савхин л armorтэй явах юм. Төмөр armor болж хамсан. Зүйтэй яасан. Зугтсан King Argo-г. За ингээд маш олон хүн баривчилж авлаа. 40, 80 илүү сайн армортай болсон. За ингээд 40 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 80 илүү сайн армортай
Цагаан өнгөтэй. Гутал нь нэгээр илүү гуталтай боллоо. 360-ын Бамбай. Сайн байна. 32-ын Малгай. Сайн байна. За тэгэхээр Бундук Жермс 2-ыг ерөөхдөө морьтой болгох талаар 40-тай морь Бамбайтай болгоно. 29-тэй сэлний өгч юм. 30-ын Малгай. 35-ын Малгай юм биш энэ бүр. Жермсийг өндөр армортэй болоод 26-тай Гутал 32-тай Малгай болон Kite Shield өгөөд морьтой Jadтай Pentlands 2 Бамбай өгчээ. За Квети маань морь унж чаддаг болоод одоо морьтой үзэхэндээ. Strength нэг нэмээд өгчээ. За эсвэл шууд Intelligence-ийн өнгөтэй морийг нь 2 болгосон ч яах вэ те? Ямар ч морь унж чаддаг болгоод. За морь унж чаддаг болсон байна. Чадтай. Тэшави бас морь унж чаддаг болсон байна. Зүйтэй. Writing-ийн нэг Pathfinding за. За throw-ийн нэгээр нэмж өгöd магадгүй чат шийдвэрлэдэг болох юм бол энэ авч яхаа бол хэрэггүй болж байгаа юм. Нэмэх нэг болттой. Зүйтэй. дөрөвтэй Малгай байна энэ бүр. 21. Клетигийн Малгай чинь 17 юм биш. 23 6. Катринагийн Малгай ямар юм бэ? 26-тай гинэ. За болчих. За энэ мэтчлэн хэдүүлээ Reward-ийн руу орчиж айлын цайз руу сэмэрхэн ороод юм зарж болно. Яг тэгж азаа туршаад бас яах вэ? Юу хүрээ Бояр Гастия гэдэг хүн ирсэн байна. Dream руу чицгай. Dream руу очоод Watchman нэг farmer за ингээд өөрчлөе хэрэгтэй лээ биднэрт үр тариа тал алин усан байгаа юм байна. Нэгт мөр хэрэгтэй байгаад байдаг. Ганцхан л байгаа юм байна.
49-өөс илүү авч байгаа байна уу? 60-таа авч байгаа юм байна. Alpine Ланто тохонд барьж амжих юм байна. Зүйтэй. 98 зэрэгтэй байж болох гээд байгаа. Lancer Skirmisher Horseman болоод Tribesman Skirmisher болоод дэшигээ Hard Blade Ransom Broker-тэй уулзаж одоо тушаах хэрэгтэй байна те. Хэдүүлээ чинь ичамар биш Nara дээр Ransom Broker байсан. Тэгэхээр Nara руу шагаагаад замаараа өхрөн тосгоноос сэргээс илбээд чикний наваад за зинт хин мөргүүлээ дэшөө мөргүүлсэн тий. Very good. За дээрэмчд над руу дайрсан. Тэр талаас 2 энэ талд 1. За өөрөөр болцгаая. 2 завчад нэг унгасан. Цаад харуулж байгаа нөхөр. Цаузий. Энд ч яагаад ухраад байгаа нөхөр. Байлдахгүй юм уу? Байлдахгүй юм уу? Нэг л завчиж байна. Зүйтэй. Ransom Broker энд байсан тийм. Mercenary Horseman сайн. Хэдэн хүмүүс байна? Ирнэ мөртлөөс зөндөл хүн цогцолох хэрэгтэй байна. За зүйтэй. Одоо цаазын эзэлцгээе. Dermo Castle. За өнөөдөрт энэ дараагийн анги дээр энийг эзэлсэн дээр юм шиг байна. Энэ үрээ төр завсарлаа.